За сайн байна хүүхдүүдээ. Сайн байна уу? Энэ удаагийн бичлэгээр бавгаах найзтайгаа зөв бичлэг хийж байна. За өнөөдөр хэдүүлээ 5 хүрдийг заанд би нэг бичлэг дээр яагаад нэг хүрдийг зааж болохгүй гэж бодоод 5 дахь хүрдийг заангаа тэгээд нэгдүгээр ангийн хүүхдүүдтэй бас монгол хэл захаарууллаа. Тийм ээ. Одоо найзтайгаа зөв одоо бүгдээ эхлээд ярилцгаая. 5-1 хэд үлээ? 5-1-5. Тийш дээ. За одоо бүгдээ үзье. 5-2 15 билүү? Үгүй биш нэ за. 5-2 5-2 10 гарна. За тэгээд хэдүүлээ 5-3 15. Зөв шинэ. Жинхнээсээ 15. Тийм ээ. 5-2 10 5-3 15 гэж байгаа. Тэгээд 5-4 20 гэж байгаа. 20. Зөв болов? Зөв нэ за. Тийш дээ найз минь. За, туулайхан найз нь одоо хүүхдүүдтэй 5-ын хүрдийг зааж ирье. За, 5-1-ийн 5 гэдэг. 5-2-ийн жишээ нь 1-5 гэхээр чи 5 л гарна шин. 2-5 гэвэл харин 5 дээр 5-ыг нэмтэйгээр адилхан 2-5 гэсэн үг. 2-5. Тэгэхээр 2 дээр 5-ыг нэмэхгүй шүү. 2 дээр 5-ыг нэмэх зүг болов. буруу. Тийм ээ. 2-ыг 5-аар үржүүлж байгаа учраас 2-5 гэсэн үг. За тэгээд 5 дээр 5-ыг нэмвэл 10 гаж байгаа юм чинь 2-5-ын 10. Тийм ээ. Тийм шүү дээ за. За хүүхдүүдээ одоо хэдүүлээ бичцгээе. За одоо би за ингээд одоо 5-1-ийн хэдүүлээ нэ за. За 1 2-ын 3. Зөв үү? Бид нар сая хэлсэн шүү дээ. Яг 5 гэж байгаа. За миний 5-1-ийн 5 гэж байгаа. Маш сайн байна. Хүүхдүүд бол маш ухаалаг байна шүү. За 5-2 хэдүүлээ хүүхдүүдээ. Хэдлээ 1 2 3. Тийм ээ. Зөв. Бид нар сайн ярьсан шүү дээ. 10. Яг энийг 10 гэж хийж байгаа. Маш мундаг байна. Хүүхдүүд бол маш хурдан сурч байна шүү. За дараагийнхаа бодлого хийцгээе. Тулаахан найз нь бавгахан найзтайгаа зөв одоо хүүхдүүдтэйгээ ярьж зэлцгээе. За 53-ын хэдүүлээг хүүхдүүдээ 5-3 хэдлээ. За 1 2 3. Зөв байна. 15. Одоо тэгвэл 5-ыг 4-оор үржүүлээ л да. 4 5-4 хэдүүлээ guys. Хүүхдүүдээ 5-4. За 1 2 3. Өө ихтэй яагаад 5-4 25 болдгоо лээ? Үгүй шүү. 5-5-ын 25 болохоос 5-5-ын 5-4-ийн 20 гэж байгаа. Тийм ээ. 20. За зүг байна. Тандаар жоохон алдаж байна. Гэхдээ бид нар бол энэ алдаа тооцохгүй. Учир нь хүүхдүүд дөнгөж сурж байгаа хүүхдүүд болохоор ингээд сайн мэдгүй учрыг мэдгүй байгаа. Тийм. За ингээд одоо 5-5-ын жинхнээсээ 25. За одоо хүүхдүүдээр хэлүүлцгээе л дээ. 5-5 хэдүүлээ. Бид нар сайн хийсэн шүү дээ. 1 2 3. Зөв байна. Чүүн Тэгэхээр мундаг юм аа. үнэхээр мундаг юм а чи. Үдэж байгаа хүүхдүүдтэй баяр хүргэе. Одоо ингээд 5-6 хэдүүлээ хүүхдүүдээ. Хэдлээ. Зөв шүү дээ. 30 гарна. Ямар мундаг хүүхдүүд дээ тэ нэ за. Тийм шүү. Үнэхээр мундаг хүүхдүүд байна. Хэдлээ. 5 хэдлээ хүүхдээ. За хүүхдүүд маань жоохон юм битгэхгүй байна. За одоо их яриад авцгаа. 1 2 3. Яагаад гэлээ? Яагаад 30
30 гарч байна. 5 6 30 үү дээ. Харин 5 5 35. Тийм ээ, зүг байна. Хүүхдүүд маань жоохон алдаж байгаа ч гэсэн мундаг байх шүү. Хийх хичээгээд байгаарэ. За тэгээд дараагийн бичлэгээр бол 6 хуудыг заа. Одоо 5 8. 5 8 хэдэлээ. Манай хүүхдүүд мэдэн шүү дээ. 5 8. За. 1 2 3. Зүг байна. 40 шүү дээ. Ямар мундаг хүүхдүүд вэ? Харсан чинь бүр атаархчихлаа. 5 9 хэдэлээ. 5 Та нарт мэдэн дээ. За. 1 2 3. Зүг бай 45. Та нар маш мундаг байна. За одоо 5 9-ийн 5 10-ийн хэдүүлээ. Хүүхдүүд энэ бол маш амархан шүү. Та нар Маш амархан. Үнэхээр амархан. Та нар бүгд мэднэ. Тийм ээ. 2 3. Тулах их чинь жоохон тоогоос сэнэн гаргаж магадгүй. Хүүхдүүдэд сонирхолтой гэдэг ингэж гаргаж байгаа шүү. Хүүхдүүдээ. За 5 10. 5 Зүг байна. Мэдээж 50 шүү дээ. Та нар үнэхээр мундаг юм аа. үнэхээр мундаг хүүхдүүд байх шүү. За ингээд 5-ын хүрээ ингээд чигсаага биччихлээ. За ингээд энэ 5-1-5. За бүгдээрээ уншиж үзүүлцгээе. За багаханаад уншиж үзүүлэх хүүхдүүдээ. За багаханаад сансаараа хүүхдүүд маань уншиж үзүүлэх чинь. За 5-1-5 мундаг. 5-2-ийн 10. 5-3-ийн 15. 5-4-ийн 20. 5-5-ийн 25. 5-6-ийн 30 гэж байгаа. Тийм 30 шүү дээ. Та нар сайн шийдэж аваарай хүүхдүүдээ. Алтаж болохгүй шүү. 5-7 35. 5-8-ийн 40. 5-9-ийн 45. 5-10-ийн 50. Үнэхээр мундаг байх шүү дээ хүүхдүүдээ. Багаханаад юу гэж бодож байна? Хүүхдүүд маань мундаг байна уу? Хүүхдүүд үнэхээр их мундаг байна. Тийм ээ, баяр хүргэе. Энэ удаагийн чихээр ингээд 5-ын үрдэх сурчлаа шүү дээ. Тийм ээ, үнэхээр мундаг хүүхдүүд ээ шүү. Тэгээ бас хичээл даан сураарай. Тэгээд дараагийн бичлэгээр 6-гийн хүрдээ тавьцгаая хүүхдүүдээ. Үнэхээр мундаг байлаа. Бид туулайхан баахан бид хоёр их чинь үнэхээр их баярлж байна. Та нар ингээд 5-ын үрдэх сурчлаа шүү. Та нар тэгээд ингээд сэтгэл зүрх чинь яг юу бодож байна? За энэ бол чухал гэр бүлийн яг ингээд ярилцаа нэг хүрдийн талаар. За хүүхдүүдээ жишээ нь ингээд туулайхан багахан бид хоёр хичээсээ ойлгохгүй байвал ээж аваасаа энэ хоёр хичээг юу гэдэг байгаа юм болоо ээж аваа гэд асууж үзээрэй. Тийм ээ. За тэгээд баяртай. Баяртай хүүхдүүдээ мундаг байлаа шүү. Амжилт хүсье.